Малчтын тэтгэврийн даатгалыг нэг одоо нөхөн төлөвлөх үйл 24 оны 5 сард батлагдаад одоо хүртэл хэрэгжээг байна. Журам батлагдаагүй гэд. Энэ дээр ер нь хизээнээс эхэлж энийг энэ хуулийг хэрэгжүүлэх вэ? Тухайн үед 24 онд малчны тухайн хуулийг батлахдаа энэ заалтыг оруулаад тэгээд энэ одоо сангийн яамны зүгээс энэ төсөвтийг ачаал өгөх юм байна. Жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн ачаал өгөх юм байна гэдэг санал өгсөн байлээ. Тэгээд засгийн газрын уралдаанаар энэ асуудал нь бол ороогүй байгаа. За миний хувьд бол одоо салбарын сайдын хувьд бол энэ одоо малчин иргэдийн одоо нийгмийн даатгал дээр тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг байр суурин дээр бол адилхан байгаа. Тэгэхээр энийг бол оруулах субъект нь өөрөө гэр бүл одоо хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нэг л юмыг хэлэх хэрэгтэй. Малчид бол ийм зүйл хэлж байгаа. За махны маань үн түүхийн эдийн үн өндөр байвал бид нар янз бүрийн төрөөс одоо дэмжлэг халамж юм одоо өсөхгүй гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр махны маань одоо X сур дээр борлуулах түүхийн эдийн маань үн цэнтэй болох ажлыг төр хийгээд өгч өгч гэдэг нэг талаас хэлж байгаа. Нөгөө талаасаа дэлхийн бүх улс оронд хөдөө аж ахуйн салбартаа татаас дэмжлэг, нийгмийн тодорхой дэмжлэг үзүүлдэг. Яагаад тэгэхээр бүх одоо улс орнуудад төв суурин газарлууд хүмүүсэн залуучууд иргэдийн хөдөлгөөн болоод улам нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт мал маллах, хөдөө орон нутгийг одоо хөдөө аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо жилээс хэрэгцсэн багасч байгаа шүү дээ. Тийм учраас бүх улс орон эндээ татаас дэмжлэг одоо үзүүлж явдаг онцлогтой гэдгийг бас онцолж одоо хэлхэн зүйтэй. Тэгээд дээр нь нөгөө улс төрийн хувьд ингээд нийслэлийн иргэд орон нутгийн иргэдийн хооронд ийм маргаантай асуудал гараад байна л та тий. Тэгэхээр ер нь бол бусад орны жишээ дагыг үйл хөдөө аж ахуйн салбартаа дэмжлэг үзүүлэхээс өөр арга байхгүй. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс